Монголчуудын эмдэл радио 88-ны уралдаан дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгаланг дахин айлтгая. 7 өнөг бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөд радиогийн 2 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 12 цаг 14 минут болсон өнөөдөр 2025 оны 6 дугаар сарын 9-ний даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг үрчитлээ Мишэ X урайтагаар хөгжилтөө түүхүүдээр хүрэхэд бэлэн болсон байна. Студиэд хөтлөгч мөгийн гэрлээ найруулагчаар Отконор ажиллаж байна. За өдрийн минь төргий. Өдрийн минь. Юу ич амарсан? Яса. Хавгаа гацлаа ядсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Тайлал хот танай том гинт ихэлдгээ өн Тайлал хот үргэлж бэлэн гэсэн урайтагаар за автомашин авах гэж байгаа бол Simple аваарай гэдэг Simple автомашиныхаа зээлээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. Амрахтаа хүртэл ядрах юм аа. За хумгаа гартал нь ядраас нь дуучлаарай. За манай нөгөө бүлэг групп маань 347,400 гишүүнтэй болсон байна. За 347,200 гишүүнтэй байсан. Тэгээ 200-аар нэмэгдэж орж ирсэн гишүүдтэй баярлалаа. За болзошгүй спам руу 4 болохгүй лайв май устр мостортой холбоотой юм орж ирсэн. За тэгээ 4 хүн бандуулсан гэсэн үг. За ингээд үдээ ачир групп дээр юу яадаг битсэн хөгжилтэй түүхүүдийг даваа гарагт цуглуулж байгаа 7 хоногт нэг удаа боيو даваа гарагт бид төр уншдаг. Харин лав гарагт бол хүмүүс өөрсдөө хөгжилтэй түүхээ шууд эфирлээ холбогдож ярьдаг. Өнөөдөр бол бид хоёр уншиж өгнө. За эхлэх үү. За эхлэе. За эхнийх нь нэрээ нуталсан сонсогч байна. Мөн байна гинэ. За 10 жилийн өмнө хадам аав ээжтэйгээ танилцах гээд гэрт нэрлээ. Хадам ээж маань ажилсган тэнцсэн хөө ороод л ирсэн чинь пүүст бүр шил тойл. Бүх тавилга нь бараг шилээ алхтаа бүгд нийт толбгүй. Хамаг юм цагаан. Бүр үүдний дэвсгэрэнч цагаан. Би бүр яваачнд орж ирж байгаа юм шиг л чихэнд бараг дуурийн дуу сонсгодох нэ. Манай гэр бол холион бантан байсан. Би чинь доороо 4 эрэхтэй дүүтэй тэгэл ойлгомжтой штэ. Гар хурууны оромгүй нэг чилийн юм байхгүй. Заримдаа бүр ин тент нусаа наачсан байдаг гэсэн. Манай дэсний зэрэгүүд тим гэрээс ийм гэрт орж ирээд бүр өөрөөсөө ч сэжиглэх шиг. За тэгэл аятайхан буланд орж суугаал хадам ээжи өгсөн цайг уугаал дээшээ доошоо хараал ангаас хийгээл суулаа. Хадам аав гадаа юм хийж байгаа дуудаа дээрээ гэлээж гараа авчихлаа. Найз залуу маань нүр гараа угаачгаал гарч ирэл за яаж сандарч гинөө зүгээрээ хайраа гээл намайг тайвшруулмаар аятаад урдуур хойгоор түнтгэнэлэн. Би сууж байгаа л гар хуруугаа угаая гэж бодоод 0 руу н орлоо. Бүх юм нь гялалзаад тэр болтол би бүх юм нь гялалзаад л энэштэл гэж бодоод л эс. Би юу нэг тийм тэнэгч гэхүү балиар санууч л да. Би засчгаад гараа угаагаа зогсож агаад 0-ийн суултуурны дээрх халаагуурыг хараад яагаад ч юм энэний дээр тоос байгаа л бах та гэж бодож амжив. 0-оос гараад иртэл халмууд маань ороод ирлээ. Танилцах ажил сайхан болж аваа би тавиараад ирлээ. Хоноод яв гэсээр хонхоор л. За тэгээд орой болж цавц цагаан ор хүнжлийн давууд ивсээл амар болбраа цагаар бэлдэж өглөө. Би стил бүх юмыг нь хангааж авсаар. Яа, хаана газар тулвч юм уу байж л таараа гэж бодоод хайгаад байгаа юм уу? Хайшин шал тэнэг шүн унтаж агаад гиз дуграад эхэллээ. Аль өдрөл хүндэрмээр санагдаад байсан. Ичээд гүрийгээд байсан. Одоо цөм өшгөлөөд гарах нэ. Бүгд унтаж байгаа бол та намгүй. Босоол 0 ороод ажлаа бүтээчгээд усаа татаад бостол өдрийн адын бодол дахиж орж ирээд суултуурын дээрх халаагуурын дээрхийн гараараа илж үзье гэж бодоод үсрээд дэллээ. Түстас пиарняр. Өө гүүх тэнгэр нөгөө халаагуур нураад ороод ирсэн. ёо. Хар тоос олох гээд байгаа. Харин тий. Атмос ирчихсэн үү яа юу нуруу энетрэ гэж сүр. Нойлын хаалга тацснаа цоочтой болохоор нь тогш чинь. Би бүр зүрх савлаад амар гарах нэ. Нөгөө халаагуурыг босгох гэсэн дийлтгүү. Үнэхээр аргагүй болохоор нь хаалгаа нээлээ. Хадам аав ээж найз залуу дүүн бүгд зогсож байна. Хин дээрээс унчглаа гэл ичээл доошоо харсан чи хадам аав нээхэр чангаар мөн байна. Мүнлэн. Зүгээр миний өхлөлээ. Биш гайхаад тэр хэдний юмнуудаа янзлаад үлдлээ. Би ичээд өрөөрөг ороод яг уйллаа бүр. За тэгээ буцаагаад хийх гэсэн багаж хэрэгтэй юм байна. Өглөөл хийх гэгээл унтсан байдیں۔ Хизээ сүлд нь яагаад мөн байна гэдээснийг нь асуухад манай хадмынх маш сонин ёс заншил шиг юмтай болж таарсан. Хадам аавын талаас гаралтаач гэх шиг хүргэн бэр болж ирсэн хүмүүс нь ямар нэг юм өвдүүл жинхэнэ хүргэн бэр нь мөн гэж үздэг юм гисэн. Цоо.
Яа. Бүр тэмдэгтэй. Хадам ээж анх хадамдартаа шаазан эдэний тавгийг унгаад хэдийсэг болгожээ. Найз залуугийн ахынх нь эхнэр анх эрэхтэй шилэн хаалга хагалсан. Өөр бас хиний хинч гинүү бэрн бүр хаалга салгасан ч гэх шиг. Ямар учиртайг нь мэдгүй ч анхны өдрөө юм эвдлээгүй хүргэн бэрн салаад явчихдаг гэж асан. Нэг ийм сонио айл байна. Жиж нөхрөө маань дүүгийнх нь найз охин гэд нэг охин ирээд юу ч ивтээгтэй салцсан шүү дээ. Өөрөө бүр итгэцээ дээ тэрэндээ. Йоо, жижиг тэр дээр тоос байгаагүй шүү дээ. Тэгвэл нэрээ учиртай. Амар тэгтээ эдийн үнэхээр цэвэрч айлэн тий. Тийм байна. Яа штэ. Хадам талынхын дээр юу зүрх татаач гисээр бол тэгэл татаад байна. Одоо тэр халаагаар үдчих одоо бойлуур шүү дээ тий. Ер нь бол тэрийг бас тий ингээд дээдлийн нарчдаг хүн. Ер нь л ховор шүү. Янзын цэвэрч айлэн угаасаа. Аймаар юм бэ. Ихтэрхий цэвэрч айлдаар бол би л ус тэр ай газгүй. За. Батбаяр хулан сайн байцгаана уу? Саяхнаас үдээ ачир нэвтрүүлгийг идэвхтэй сонсож эхэлсэн шин сонсогч байна. Тэгээд өөрийн дунд ангид болсныг хөгтөө түүгээ хуваалцмаар санагдлаа. Тэр үед би 9 дугаар ангид сурч байлаа. Улсын сургуульд математикийн гүнзгий үлсэн ангид сурдаг байлаа. Манай ангийн багш матийн маш ширүүн хүн. Бараг сургуулийн хамгийн аймар багшч баг. Сургуулийн менежерийг хүртэл загнаа хайждаг. Би ч түүнээс үхтлээ хайдаг байлаа. Нэг өдөр цонхтой цаг байсан юм уу да? Ямар ч л байсан ангаараа бүгд сууж байлаа. Гэтэл багш гинэт хулаан яваад номын санч байна уу харчаад ир гэж хэлдэм байна. Би ч багсаас даалгавар авсан даруйдаал зүрх хамаар гарах шахаж сандарлаа. Ядж яхад би өөрөө их бүрэг ичимхий хүүхэд завсралгаанаар ч ангиасаа бараг гардггүй сургуулийн иргэн тойрныг цай мэдэхгүй. Номын сан хаана байдгийг ч мэдэхгүйс. Сандраад хажуу суужсэн хүүхдээсээ асууж байгаад хаашаа явахыг ойлголоо. Тэр ангийн цаа талд тэдэн тоот өрөө байгаа гэсэн. Очоод харсныг хаалттай хаалгал байж байна. Тэгээд буцаж очоод багшаа хаалттай байна гэлээ. Багш цоочтой байна уу гэж асуув. Би зүгээр л хараад ирсэн болохоор би хаалгын татаж үзээд ирийгээ дахиад явлаа. Хаалгын татаж үзэд лонгоочлоо. Гэтэл дотроо баахан хүүхдүүд хичээл хийгээ сууж байна. Би ч саад болчлоо гэж бодоод бушуухан буцаад очлоо. Багшаа баахан хүүхдүүд хичээл хийгээ сууж байна гэсэн чи багш тэгээ номын сан чинь байна уугүй. Би ч мэдэхгүй баахан хүүхдүүд л байна гэд нүд бүлтгэнөөлөө. Хажуу сууж байсан нэг байна. Иш чаавас алив хамт явъя гэ дагуулад гарах гэтэл багш болиулаад өөрөө л очиж үзхээс гээл ууртаагаар ангиас гарч явлаа. Хожим сонсоход тэр номын сан чинь бүр цаад өрөөнд нь суудаг байсан юм байна лээ. Ингээд миний үхтлээ айдаг бас хүндэлж явдаг багш маань эхний бөгөөд эцсийн удаа ажилдаа алгасан нь. Тэр өгч намайг бүтлэн бөксөөрөө иргэсэн эргүү юм л гэж бодсон байх. Ядаж байхад ангийнхан бүгд хамт байсан болохоор миний паянг бүгд хараа сууж байсан. Хүн өөрөө л өөрийнхөө тэнэг үйлдэлийг бодож авдаг. Босод хүн мартчихсан байдаг гэдэгч үнэндээ тэгдэггүй юм байлээ. Найз маань бүр 3 жил өнгөрсөн хойно ч гэсэн энэ явдлыг марталгүй ярьж шоолж явдаг байсан. Сайхан амьдралын садаач гинэ. За, Улаанбаатар хотод 12 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа бол Simple аваарай гэд Simple автомашиныхаа зээлээр хамтран ажиллаж байна. За одоо ингээ хүмүүс наадмаас өмнө машинаа солихон солиод шинэ унаагаа авах нь авдаг. Тэгэхээр та ингээд машин авах гад юуны лизингийн машиныхаа лизингээс судалж байгаа бол Simple автомашины зээлийг танд санал болгоё. За таны санхүүгийн нөхцөл тохируулсан хүү дижиталар буюу аппликейшнаар зээлийн эрхээ хурдан тогтоолгоно. За тэгээд зээлүүл ерөөсөө 8 цаг шийдвэрлэнэ. Өдөртөө зээлж гарна. За харилцагчдын хэрэгцээ тохирсон зээлийн хэмжээг бол 500 сая хүртэл юм байна. Тэгээд иргэн төлөх хугацаа нь 96 сар хүртэл. За тэгэхээр ер нь бол та Apple брендийн ус барьдаг бол App Store-оос, Samsung болон бусад брендийн ус барьдаг бол Play Store-оос эхлээд Simple application-а татаад авчна. Тэгнь. За тэгээд ингээд автомашины чинь зээлийг ингээд тооцоолуулъя гэхэлэр угаасаа аяндаа ингээд ухаалгаар тооцоолоод гаргаад ирэх байхгүй юу. За тэгэхээр нэг удаа тооцоолсныхаа дараа нэг удаа ингээд яг салбар дээр нь очих цаасаар гэрээгээд тэрнээс хойш ингээд ямар ч асуудалгүй болчих юм. Тэгэхээр та хаана очих вэ гэхэлэр 22-ын авто худлын цогцлбарын Автоком төв дээр байгаа. За Дааврын авто худлааны төв, Ярамгийн Horse Motors төв, Уранган Park River худалдааны төв, за Сүхбаатар дүүрэгт 40 мянгатын 21-ийн Б байранд улсын хөтөлбөрийн урд ус оргилуурын баруун талд гэдэг байгаа байхгүй юу? За тийм. За тэгэхээр энэ ийм газруудад байгаа. За тэгэхээр яг дандаа тийм машин зардаг газрууд байгаа дагааз. Тийм байна. Машин зардаг том цахууд дээр бүгдэн дээр нэ шүү. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн 8688 TIC228 гэдэг утаснаас аваарай. 8688 TIC228. За Simple гэж чичээд бас Facebook руу нэг ороод харчих боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар автомашин авах гэж байгаа бол Simple-ээр аваарай гэд Simple автомашиныхаа зээлээр хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа. За өдөр ачаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс үрчитлээ Мишэ X сураатаар хөгжилтөө түүхүүдээр өргөлжлөө урьж байна. Дараагийнх нь Ариун жаргал гэдэг сонсогчийн хөгжилтөө түүх байна. Миний нэрийг нууцлаад ахын нэрийг зарлаад өөрөө гинэ. Яана.
Өө Хэлц. өнгөрсөн. Такаас тулга гинэ бүр ахыгаа. За. За нэг өвөл ээж маань агаа хэд хоёрыг амбар цэвэрлгээд гаргавоо. Амбард хог цэвэрлэж байсан чинь нэг тийм крантны бололтой төмөр цорог байхаар нь хэсэг харж байснаа адын бодол төрөөд агаад энийг үлээхээр бүрээ шиг дуурдсан штэ гэж хэлсэн чинь миний юм ах үлээх гээд уруул хилэндээ наацс. Наалцсан уруул хил угаасаа бүрээдэг юм байлээ. Угаасаа надад дандаа чадуулж явдаг гэсэн хөөрхий. Одоо ч амар гинүү юм байдаг штэ. Муу ховч ээжэд хэлээд би зодуулсан штэ гинэ. За. За нэрээ нууцсан сонсогч. Сайн байцгаана уу? Би гэдэг хүн автобусаар 7 хоногт зоолттой 4-6 удаа явдаг. Автобусанд өстө янз бүрийн зүйлс тохиолдно. Өөр тохиолдсон хөгжилтэй явдлаа бичиж сонирхуулъя л да. Автобусны адал явдал. Парт 1 надаар наадаад байгаа юм байх та. За би сургалтанд явд юм л да. Сургалт маань 2 цагаас ордог. Даанч гэрээс хол болохоор 1 цаг гаруй явдаг учраас 12:30 гэж гардаг. За тэгээ сурсан цагаараа гэрээсээ 12:30 гэж гараад автобусандаа суулаа. Нилээд явж байгаа түгжирээд явдггүй шүү. Бараг хөдөлгөө 30-40 минут болсон байхаа. Тэгээд халуун байсныг чийлхүү төвчээрмэн тасарч бууж алхахаар болов. Гүүх үедээ гүүж алхах үедээ алхаж арай гэж дараачийн төвжирлгүй автобусны буудлын дээр ирлээ. Тэгээд автобусанд сууя гэд байж байтал төд удалгүй нэг автобус иржээ шүү. Хартал гадаад үзмжийн өмнө нь миний сууж байсан автобустай адилхан юм аа. Би сэжиглэнгүү дотроо за нөгөө автобус биш байлгүй дээ. Адилхан өнгөцтэй автобус хотоор л дүүрэн байдаг гэдэл суулаа. Хүмүүсийг нарахад нөгөө автобусанд байсан хүмүүсээс өөр харагдлаа шүү. Би тайвшраад хойд судал руу хартал миний хажууд сууж байсан шар устэй ихч байж шүү. Яа. За. Оо түш. Тухайн үед би олон юм бодлоо. Түгжирэнд явахгүй байсан хөгийн юм ингэхийг нь мэдсэн бол буухгүй байж байгаад ядаж халууцаж өглөө намайг буулга иднэр гэж сүр сүрэм ярьсныг бодохоор ядаж зүгээр л дуугаа буучихгүй нэг автобусанд 2 удаа мөнгө төлснөө бодохоор хар халуунд зовж явсныг бодохоор гэдэл ашгүй нэг юм зорьсон газартаа ирлээ. Автобус зогслоо. Би шууд л гүүгээд гарлаа. Гэхдээ эцэндээ ч сургалт маань ороход 5 минут л үлдсэн байсан. Гүүгээд л байла. Замд нэг орс хүн юм асуухаар нет гэж хэлээд л цааш гүтэл орс хүн өглөөд л үлдсэн. Юу гэж асуусан бүүмэд ашгүй нэг юм цагтаа уралдан амжиж орлоо. Өө тэгтэл 2 дахь түш. Багш нар маань надтай адил бас л түгжрээд ирээгүй байсан. Одоо бодохоор дургу үрээд ийм аа. За энэ явбал парт 2 хийнэ. Хэрв явахгүй шууд устгана гинэ. За. Дараагийнх нь копиг нэ. Нэг залуу гэртээ орж ирээд нэг гутлаа чанга гэрчин шидтэл ханны цаанаас хөршин. Хөөй хүн амтан унтж амарч гин аятайхан байгаач гэд ууртаа нар гойрлж гин. Тэгэхээр санаан зовоод нөгөө гутлаа тайлаад чимээгүйхэн тавьж хад унтаж гин. Гэтэл цагийн дараа хөршээр хөөй янз үтсэн новшоо нөгөө гутлаа тайлах чинь хэр удаа хүлээх юм бэ унтаж амрамаар юм. Яа тэгээс. За copy post. Нэг хөгжилтэйч гэмээр юм уу, сургамжтайч гэмээр юм уу, нандин төөхөө та бүхэндээ хуваалцахаар шийдлээ. 5 дугаар курсын оюутан болоод удаагүй байхад сэтгцийн хичээл орвоо. Сэтгцийн хичээл дээр өвчний түүх хамгаалж бичиж байж дүн гардаг гэдгийг ангаахад сурж байсан хүн бүр мэдэх баг. Тэгээд л эхний хичээл дээр инх төвшин багшаасаа яаж өвчний түүх бичихүү хэрхэн асуумжаа цуглуулах вэ гэдэл хэрхэн зөв асуулт асууж өвчтний хам шинжийг баттадхан илрүүлэх вэ гэдэл маш чухал зүйлүүдийг сонсож аваад л дасаг руу орохор боллоо. Зөвлөгөөнүүдээс нь хамгийн тод ой ухаанд нь үлдсэн нь өвчтөн асуултанд чинь ямар хариулт өгөх нь чухал, үнэн хариулт өгөхгүй ч гэж мэднэ. Юу гэж хариулж байгаад нь л акцент өгч бичиж ав гэж зөвлөгөө байсан. Тэр үедээ би өөртөө ер нь юмд хит итгэмтгий хүн өвчтнийхөө үгэнд хит автаж өрөвдөж болохгүй юм байх шүү гэдэл хатуу хэлээд л дасаг руу орсон юм а. Тэгээд л хуваарил тийгдээд л Маникалны синдром, Демирлийн хам шинж гэсэн онцтой 18 настай биерхүү охинтой ярилцаж өвчний түүх бичих боллоо. Одоогийн сэтгцийн байдлыг нь тодорхойлцоод энгийн ярьцлага хийхээр болоод гэртээ идүүлээ байдаг, дүүн идгээр ангүй энтер гэдэл асуултанд асууваа. Тэгээд л яриан дундаа би гэр нь хаана байдаг вүлээ холоо гэтэл сансарт гэж авдیں۔ Би ч Демирэд ирлээ л гэж үзээд л цаг хүчээ. Яа юм бэ? Сансар гариг ирхсүү гэл өөрөө мэдлгүй давлаад асуучваа. Тэгс чи та ч юугаа яриад байгаа юм бэ? Сансрын түмнэл мэддэг юм уу? Өли танд яриа өгөхгүй гэж туурлаад босоод ирдий. Хаа би аминда Демирлийн ам шинжээг нийлүүлэх гээд. Багшийнхаа зөвлөгөөний дагуу Демирлийг нь баттгаад лавлаж асуусан юм л та. Пал хийгээд л өөртөө бантаад л юу үргэлжлүүлж асуумж авах. Тэгээд л тэр өдөр ангийнхнаасаа хамгийн түрүүнд ангитаа орж ирсэн байд юм. Жич битсэн сэтгцийн өвчний түүх маань өндөр оноо авч
явцын шалгалтуудаа онц өгч сэтгэц гэдэг хэцүүхэн хичээлийг хамгийн мэдлэгтэй хамгийн дурсамжтайгаар судалж өнгөрөөсөн юмдаг. Нууцанд би тэр өдрөөс хойш өвчтөнөө сайн сонсож ойлголцсон бас субъектив асуумжаа сайн авсан. Бүр ээжийг нь эргэлтээр ирүүлж байгаад 2 цаг ярьж суусан байд юм. Жичин эцэст нь хэлэхэд хитрхи битгий номон дээр бичсэн хам шинжүүдийг өвчтөн дээрээ яг илэрч байна гэж туйлшраарай. Ямар хэцүү бэ? Яа. Ашраад хэлэхэд ангаах хамгийн гоё хичээл өөрийгөө эмч болсон мэтэр төсөөлдөг, мэдэрдэг, чансаас орсон хичээл сэтгцэн эрүүл мэнд гэдэг хичээл байдгийн шүү гэж. За. За дараагийнх нь нэрийн нууцлан сонсогч байна. Зүүдэндээ яриад босоод явдаг хүнгэж сонсож байснаас өөрөө тийм хүнтэй хамт амьдрна гэж бүр бодсон ч хөө явлоо. Нөхөртөө болоод хамт амьдрахаар болоо. Анх нөхрөөгөө зүүдлийг мэддгүй байсан. Манай хүний ажил хүнд ажиллалдаа хөвчлэн гадаа ажилладаг. Нэг шүн юу ч бодлого сайхан унтж байдал гинт ор так гээгээл явчлаа. Тошоо сэрдэл манай хүн босоо суужчихсан ор нүдэл тэгснээ гинт хүүе наан ч хүн унчглаа. Яана гэж хашгираа. Йоо би агуудтал хүн зүүдлийг харж илээ. Яна галзуурдаг гэсэн юу вэ гэл түмэн юм толгойд орж ирэл яа цэрэх өчрөө олдгүй айгаастай. Гэтэл ашгүй өөрөө сэрсэн үү яасан буцаад өвтөд өглөө. За тэгэл түүнээс хойш их ядарсан үедээ их зүүдлнэ. Бараг өдрө болсон юм а бүгдийн шүнэн давтдаг ах уу. Би хаяа юм асууж тоглоно. Эхнэрээсээ өөр хүн байгаа юу? Анхны хайртайгаа холбоотой юу? Чаас асууж байгаа юм дэ. Яа дэмхтэй хүмүүс нэрээ. Яа гэх юм асуулт асууна. Гэхдээ хариултгүй юм байлээ. За тэгээ одоо би чи 2 хүүхдүүд маань аавынхаа зүүдлгийг яг дуурайчихсан. Би заримдаа шүнийг их айцтай, заримдаа адал явдалтай өнгөрөөнөө. Нэг шүн ярилцаж тохирсон юм шиг зүүдэлсэн шүү дээ. Манай бүр гуруулаа. Эхлээл манай хүн нэг дуу аялаа л байна. Яг тийм дуу гэж хэлэхээр мэддэхгүй. Нилээ удаан аялсан. Бараг нэг бадаг 2 дахилт явсан бах уу. За арайгаш дууны нэрийг нь ололгүй байсаар чимээгүй боллоо. Буцаад унтах гээл яг зүрмэглээл байж байсан чи нэг хүн наана жогш буудын шүү гээл гараа урдаа авсан яг буу барьж байгаа юм шиг босоод ирлээ. Би цацсандаа золдоод босоод гараа өргөчгөөгүй. Тэгсэн яасан байх? Манай хүү 4 настай зүүдлээд босоод ирлээ. За эвийг нь олоод буцаагаад унтууллаа. Ашгүй би өөрөө ч унтлаа. Сайхан унтаж байтал яг ард шилэн үзүүн дээр нэг хүн амьсгалаад. Яг нэг нарийнхаа гинөө. Нарийнхан гэдэг юм байна тий. Нарийнхаа шинкэ хоолоогоор зэмүү инээгээд байна. Нөхөр дахиад зүүдэлж байгаа юм байна гэж бодоод тоохгүй байсан чинь бүр яг шулам шиг эсвэл сүнс шиг дажигн л инээгээл унлаа. Ёо бүр амар айгаал тэрхүү үедээ шууд сүнс чөтгөр бодогдоол явц. Тэгээ харсан чинь манай охин 3 настай. Яг шилэн үзүүн дээр толгоон таарц зүүдлээд амар инээгээд байд юм да. Ёо тэр шүн миний хамгийн мартахааргүй амар шүн байсан. Зүүдэлдэг ч гэсэн ярилцсан юм шиг гуруулаа зүүдэлсэн золтоо зүрхээр явуулчихаагүй. Ээлжээрээ зүүдлүүл арай гайгүй байдгийн. Дахиж ингэж гуруулаа зэрэг зүүдлүүл би лав өглөө 8 зэрэхгүй байгаа гинэ. За Улаанбаатар хотод 12 цаг 32 минут болсон нэвтрүүлгийн маань дэмжээ ажиллагчаар Аялал Экспо 2025 дэмжээ ажиллаж байгаа. За энэ зүүнийхээ аялалдаа бэлтгэж ямжсан уу манайхаа майхнаны газраас бишоконы газраас хайр төгжрээд явсан биш вэ? Аялалд хэрэгтэй бүх зүйлсийг нэг дороо судалдаа авах боломжийг бүрдүүлсэн аяны хэрэгслийн хамгийн том үзэсгэлэн судалдаа 6 дугаар сарын 21-22-ны өдөр Sky Resort-д зохион байгуулах гэж байгаа юм байна. Амралтын өдрийг гэр бүлтэйгээ салхин гарч өнгөрүүлэнгээ аяны бүх хэрэгслээ бүгдийг нэг дороос хуваан төлөх нөхцөлтөөр худалдаа аваарай. За хүүчмэн фестивал, хүүтэн пив, хүүхдийн тоглоом, амтд хоол, азийн суглаа, аяны хэрэгсэл гээд бүгдийг бэлдсэн. Та зүгээр хүрээд ирэхэд болох юм байна. Оролцох сонирхолтой байгууллагууд 98 тэгтэг 9889 гэдэг дугаард холбогдож мэдээлэл аваарай. 98 тэгтэг 9889. За Аялал Экспо 2025 дэмжээ ажиллаа баярлаа. За баярлаа. За нэрээ нууцлан сонсогч. Тэр жил манжуурд явж байгаад манай ажлын нэг ихч биднээс төөрчжээ. Ганцаараа гудамжаар баахан алхаад эцэст нэг цагдаа болоод ихэд олзуурхан очтол хил нэвтрэлцдэггүй гинэ. Эхлээд 10 хуруугаа гоцоолгоод ийм олуулаа явсан. Дараа нэг хуруугаа гоцоолгоод одоо ийм болчлоо гэж. Өнөөх нь ойлгодгүй. Яаж ойлгохгүй. Тэгэхээр мэддэг англи хэл ашиглаад өөрийгөө зааж Made in Mongolia гэж.
Бас л ойлгосонгүй. Аргаа бараад карманда байсан ганц хэрэг барбараасаа гаргаж өгчөөд цаашид өөртөө найтгаа шийдэн шүлсээрээ мэргэлэн жаахан алхтал буудал нь харагдсан гинлээ. Англи хэл мэддэггүй манжуур цагтаастай дүбьюма гэж ирээдсэн. Монголд үйлдвэрлэв ядаргатай. За ёо болцсон юм уу те? За нэрээ нутлсан сонсогч. Орой найз бай нөхөртөгөө муудалцаад манад хурж ирээд битээр нилээ тар тур хийж ярилцаж байсан юм. Тэгсэн найз явц дуурахаар нь харсан чинь нөхөр нь залгаж байна. Найз уцаа авахынхаа өмнө надад намайг байхгүй гэд хэлчих гуйж байна. Ганцхан удаа гэж хэлснэ. Шүүгөр ороод нухчихс. Би бүр гайхах сандрах зэрэгцээл уцаа авснаа нөхөрт нь эхнэр чи энд өөрийгөө байхгүй гэж хэлээрэ гэчгээд шүүгэнд орчихсон байж лээ гэж хэлчлээ. Би ч ууханд юм төс юу хэлснэ ойлгонгуудаа уцаа таслаа. Найз нөгөө шүүгэн дотроос ёо чи юугээ хэлж вэ? Тэгж хэлээд байхдаа яад ингэж өгүүлсээр гарч яваад гэрлүүгээ харсан байдیں۔ Хөө ер нь уцаар яриад өөрийг нь байхгүй гэж хэлээрэ гэчгээд өөрөө гэр дотор нуугдчихдаг байна гинэ. Ямар хүмүүн гэж битсэн бэлгүүд одоо бодвол тий. За нэрээ нутлсан сонсогч. За нэг хөгжилтэйч гэх юм уу манараач гэх юм уу түүхээ хуваалцъя. 22 оны 100 юмсанжээ. Сэргээс ирээд удаачгүй байлаа. Он жавтагаа нэг хуурай ахыхаа давсны үйлдвэрт байрлаж ажиллахаар болвоо. За тэгэл ажиллаж эхэллээ. Бид хоёр чинь тэрүүхэн тэнтэй хар гэртээ хаан бор гэртээ богддог шиг ажиллаа тараал өрөөгөө цэвэрлээд хоолундаа хийж идээд чухам тустаа гарсан андууд. За тэгэл хэсэг ажиллаа. Нэг өдөр ах ирээл за хоёр дүү бууж хүнсэндээ явцгаанаа л гэж. Бид хоёр ч за хоёлаа хям талах молко амтлагч кетчуп гэдэл ярьж өглөө. Тэгэл хүнсээ цуглуулж нэг юм гэртээ ирээд л би ч он жавда за чи хоолоо хий би өрөөгөө цэвэрлэе гэдэл хоёр тийс салав. Би ч өрөөгөө цэвэрлэж дуусаад л уцаа ухаад л хаантан айтай хоолоо хүлээгээд л хөвчихв. Тэгсэн нөгөө найз маань яана гэдэл ороод ирд юм. Би ч за яав ив гэд сандраад босоод ирлээ. Нөгөөх маань давс авахаа мартчихжээ гэдэл хилээ гаргат юм. Би ч балраа нэрээ давс дуусч байсан штэ. Одоо яах вэ давсгүй хоол идэлтэй биш. Чи аяга бариад ахын дор ах их ч дээд өрөөндөө байв симерхи хийгээд ир угаасаа давсыг чинь хулгайлч лавдаг юм гэсэн баригдуул үннээ хилээд лаваад иргээл явуулаа. Найз минь ч заа гэдэл гараад яв. Удалгүй буцаад л ороод ирлээ. Яасаа авсан уу гэлээ. Найз хилээ гаргаад л инээж байна. Яасаа авсан уу гэтэл хоёлаа давсны үйлдвэр дотор байгаа штэ гэж юу. Ёо. Яста илгээ өгчлөө өөртөө шоолсондоо болоогүй найз маань ах дээр ороод агаа давсахаа марччээ танах жоохон давс өгөөч гэсэн байгаа да. Ёо. Оогёо инэ. Манай хүргээс л амар яв зүүдэлдэг. Нэг шүн иргэнэг илээл ихч аятайхан буцааж унтуулад өглөө нь та орч нь юу зүүдлүү гэсэн хурдан морин төрүүлээд хүлсийг нь усаж байсан юм баха гинэ. За бихээ өлтөр гээд манай сонсогчийн өвчлөлт үхэн 12 нас сургуулаасаа залгаснаа Монгол бичгийн ном олоодох гэдэг өргөглөө. Хайгаад олсонгүй. Байхгүй олсонгүй. Локертой үзтээ гэсэн чинь наадах чи улсын ном штэ. Яа. Би гэдэг хөө ингээд номыг нь тайсан биш улсын ном алга болгосон хэрэгт ороод ихэд гимшчихлээ. Одоо 21К тушаах гээл байж гинэ. Йоо. За баги. Нэг балаач гимээр юм уу, бахархмаарч гимээр юм уу түүх ярьж өгье таана уст. Бидний 3 найз байдгийн хар багасаа л найзалсан 3 4 дугаар ангиасаа. Цэрэг мэрэг гадагш дотогш гээд хэдэн жил гуруулаа уулзалгүй хэсэг болоод эргээд нийлсэн чинь нөгөө хоёр маань бөөм паян. Яасан гэхээр Б гэдэг найз маань А гэдэг найздаа ингэж тусуулжээ. Нэг охин сайн болсон чинь нөгөөх нь майгын тэргээ тоогоогүй ажээ. Б шууд л цэргийн хүн шиг найздаа туслахаар шийдэн дайралтаа орж Агийн найз охины ихчийг эргүүлж эхэлж. Ууг нь тэр ихч нь биднээс 5 ихч. Ихч нь ч төд удалгүй найрагдаж. Би байн орж гарсаар тэд гэр бүл болжээ. Яаж байгаа нь тэр гэхээр ихчээр нь дамжуулж найзынхаа найз охины толгойг эргүүлэх гэж тэр. Ингээ жил хагас усны эцэст маань Б-гийн гэрээр орж гарсаар найзынхаа нүрийг хөдөлмөр зүтгэлээр найз охиноо найрч чадчихэ. Тэгээд цаашаа яасан гэж юу? Одоо тэр дөрөв маань нэг нь 3 хүүхэдтэй, нөгөө нь 2 хүүхэдтэй өнөр өтгөн гэр бүл аз жаргалтай амьдарцгааж байна. Шал балаа байна уу? Б маань нэгнийхээ төлөө ам бие золин тэр 5 их хүүхэнтэй гинэ. За, нэрэн удлан сонсооч.
Миний араасгүйгээд бараг жил орчин болж байсан залуугийнда тэр нэг өдөр очихоор болвоо. Очих учир нь гэвэл ундаг дугуйтаа явж байтал арын дугууны хий гараад явж болохгүй болоод ойрхон байсан түүний гэрт очиж хийлүүлэхээр шийдлээ. Очоод нөгөө залууга дуудаж гаргаж ирээл сонь сайхан жаахан ярьла. Хөдөө яваад сайн ирлээ л гэж байна. Хөдөө их паянтай явуулаа, усан дунаад урсаал малгайгаа урсгасан гин. Миний өсний боолтыг булааж аваад зөвшөөрөлгүйгээр хүчээр шахан бугуунда зүддэг байсан юм л да. Тэр боолт нь гарт нь байна. Тэгээ чиний боолт гарт байсан тулдаа урсангуу гэж хачиг уянгалж байна. Тэгэхээр би хэрвээ миний өсний боолт урсан бол чи яах вэ гэсэн чинь малгайныхаа араас яваагүй юм чинь юу гэж чиний боолт нь араас явдгийм гэж авдгийм да гинэ. Ааха. За, Луна Белле гэх юм уу да. Ах мэд хоёрын насан туршийн яригдах хөгжилтэй түүх. Ах маань баг багт л хотын имээ рүү явж хань болдог сайн хүүхэд байлаа. Бараг имээ өргөж авсан юм шиг л имээгийн төссөн. 8 настайгаас хойш ахтайгаа хаа нэг баяраар уулздаг байж байгаад би дарханд сураад ахтайгаа уулзлгүй бараг 10 жил болсон баха. Би сургуулаа төгсөөд хотод ажиллах болов. Өөр автобусанд сууж чаддгүй би байнга л микронд суун. Тэгс нэг өдөр микронд суух гээд буудал дээр иртэл микро яг хөдлөх гэж байна. Яарал гүүгээ суусан нугснаас өөр суудал байдгүй. Би ч хэсэг чимээгүй л явлаа. Угаасаа буруул хараад суувал бүүлжин. Автобусанд суувал барыг буудал болгон дээр буух хэрэг гарна. Тэгсэн бүр болохоо байгаад л кондуктор ахыг гуйлаа. Жохон цонхон голгоод өгөөч гэсэн. Тэгсэн ёстой ааштай намайг айлгүй хотын охтууд ийм тийм гэдэл гэж ийн. Бүр уур хүрээд л та ч яасан сони юм сүртэй монголчоос дотор муухай оргоор дэв штэ гэсэн бүр сүрээ. Хоёр буудлын туршид хоёр биерөөгээ үг хаяастай цэхэлзээстэй. Тэгсэн гинт л удаан уулзаагүй ахмад санаанд буугаад ажилтан цомхтгол хийгээд микрод кондуктор хийж байгаа гэсэн хин нэгний яриа бодогдоод нөгөө цэхэлзээд байсан ахлуу харлаа. Амар танилцаарэ. Бэж ахлууд өглөө ахаа таныг тэр гэдэггүй үз гэдэл асуулаа. Нөгөө ахын нүд нь ууртай байснаа амар томроод миний нэрийг дуудаад үдэнд нулимс цэдэлцээд л. За бид хоёр чи жиггийн кино бүр хүмүүс гайхаастай. Түрээрээс хойш язав татав гэдээ байсан улс чинь тэрвэрлдээд уйлж унжаад ёстой илгийн юм болсон. Одоо ах トゥ нараар уулзахаар л бид хоёрын өнгөө яригдаастай. Жич 20 жилийн өмнөх утас дөнгөж л гарч ирээд байсан үе. Одоогийн шиг зам сайхан байгаагүй хоторно гэдэг нь вагонд суух хамгийн гоё үе байлаа. Гинэ. Манайха. Би улсын ном гимтээс ингээд одоо 20,000 төгрөг төлсөн шүү дээ. За, Улаанбаатар хотод 12 цаг 40 минут болсон нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханаа том уу гинт эхэлдэг. За, үүн тайлал хот үргэлж бэлэн гэсэн уриатгаар тайлал хот хамтран ажиллаж байна. За, тайлал хот ингээд шууд найруулад очдөг тий. Тий. За нэр магадгүй аялал зугаалга за томилтоор явах үедээ ч гэсэн ингээд тайл хотыг ингээд аваад явчвал яг ингээд нэг тийм дөнгөж толгой өвдөөл бие арзаагаал жоохон халуурч бүлэрх гэдэг байвал яг тэр дорн уурчих бол нам болно. Яг бид нар ингээд нэг томоо төстэй өвчний улирал эхэллээ мэхэлээ гэдэг чсэн зундаа одоо бид нар чинь нөгөө нэг халуун өвтөн харшлах одоо энэ мөөгийн өнгөрсөн 7 хоног ч гэсэн ханиалгаал тэгээ чаас халуураад явуулсан мэт чи. Тэгээд кондишны ханиад бас хүрдэг те 100 гэлтгүй ер нь зуны ханиад өвлийн ханиаднаас надад л авдаг айгүй муухай санагдаад байдаг штэ. Халуун зунаар ханиад үрхээр ер нь ямар л олиг байх вэ те. Тэгэхээр нимбэгний тааламж дамттай энэ бэлтгэлийг уухад биетэй тайвшруулна, таата мэдрэмж төрүүлнэ. За би эртээ нэг эффект ууж ороод баг хараагаараа унтангаа алдсан шүү ер нь. Тайвшруулцдаг. Тийм. За тэгээд сэгсэр, уусах, хутга, уу гэдэг уриатаагаар тайлал тоо хамтран ажиллаж байгаа. За ер нь бол ингэж хэлээ. Өдөрт 4 уутыг хоорондоо 6 цагийн зайтай ууж болно. Тэгвэл ингээд бүрэн тий. Магадгүй ингээд нэгийг уугаад ер нь шинж тэмдэг чинь дарагдахгүй байвал яг шууд нэг бүсэн 4-ийг аваад яг 6 цагийн зайтай уучвал. Бас ингэдэг. Нэгийг юм уу 2-ыг уугаад шинж тэмдэг дарагдчихаар хайчдаг байхгүй юу? Өө за сайхан боллоо гэд. Тихгүй яг ингээд өдрийнхөө 4-ийг уугаарай манайхаа. Тийм. Тэгжээж үр дүнтэй штэ тийм ээ. За илүүдэл хөрөнгөө мэдээлэл нь яг аль биесных нэмж төлөөлөгч нараас 77 тэг 4 50 гэдэг утаснаас аваарай. 77 тэг 4 50. За бүх эмийн сангуудаа судалдаа авах боломжтой. Ер нь тайлал хотыг одоо мэдхгүй гэж орог байхгүй. За Nobel Mongolia гээд латинаарч бичсэн болон кириллэрч бичсэн болон сошиал хаягаар нь орох боломжтой. Тэгээд парацетамолын тун бол дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөдөг хамгийн зохистой тунгаар байдаг. Манайхан хамгийн гол нь парацетамол энэ тун их ухтчгээр нөө илэг мэлэг гэмтээдэг гэдэг байхгүй юу. Тэрийг тийм учраас би энэ тодтогч хэлж байгаа шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Ханаа том уу гинт эхэлдэг. Үүнд тайлал хот үргэлж бэлэн байна гэсэн уриатаагаар тайлал хот хамтран ажиллаж байна. Баярлалаа. За баярлалаа.
За миний хуу Одоо одоо. чинийх. За өдөр ачаар нэвтрүүлэг радио 20 дугаар студиэс үрчитлээ Мишэг соротагаар хөгжилтөө түүхүүдээр үргэлжлэн урч байна. Нэрээ нууцлсан сонсогч. За хөө домгийн шоу үргэж ерөнхий боловсролын сургуулийн улсын шалгалт эхэллээ. Үнэ. Би гэдэг хүн саяхан төгсөх гэд гоголзож явсан ботго оюутан байгаамаа гинэ. За. Бичиг түүхийн маань нэр халан гаднаа хайр нь хаана байдаг юм бүү мэдгинэ. За. За 12 дугаар ангийн жаах охин явлаа. Улсын шалгалтанд дуунууд улирна гэх сургалтын менежерийн сүрдүүлэг дор хэрхэн тактиктаагаар 38 хүүхэд бүрэн бүтэн төгсөх стратеги суудлын хуваар боловсруулж ангийн дараагаар өргөн мэдүүлж ангийн багшаар батлууллаа. Багш бүр шифиний цаас бэлдэж өгсөн гээл бод хөөр хэмнэ. Би одоо өчнөө хүүхэд гаргаад айл тараагаад өгчихсөн аятал аах юм. Тэгээ баг ах トゥ шахах юм байж хуулуулж ярихгүй новшроо хинэ гэж ирээл гавлуудын нэр зохиод бөөн хайр. За шалгалтын комисс гарлаа. Шалгагч огчоор манай сургуулаас нэг өөр сургуулаас нэг багш хянал гэж байна. Ер нь бол манай нэг дайсны нэг л гэсэн. За. Бид эд чинь бас өөртөө талын багштай хурган найдлага тавьж байгаа юм чаа. Тэгсэн амар ёндоогүй яг математикийн шалгалтанд яхэр гэдгээрээ цуута багш томилогдсон байлаа. Байхгүй ангийн багш хүртэл халаалж байгаа юм чаа. Сургуулийн коридорт хин хүн загнаж байна. Энэ багш. Хиний хичээл дээр хүүхдүүдийн дүр яг оригиналаараа гарч шал арчиж байна. Энэ багш хичээл дээр. Шипи баригдвал бат хөөгдөн гэж шипинүүдээ хаяад дохио зангаа ашиглах болж байгаа юм. Шалгалт ч эхэллээ. Дайсны багш бас хал үтсэн юм байна шүүхөө. Настай төр эмэгтэй багш нарийнхаа нүдний шилний дээгүүр хялам хийгээд яхир багш дундуур яваад ер нь их амаргүй болоод явчихлаа. Яг сүүлийн 15 минут эхэлж бид хийдэж сандралдаж эхлэхдээ зэрэгцээд мань дайсны талын багш 0 орохоор гарав. Хоёр давхрыг эвдэрсэн байсан болохоор заавал доошоо буудаг хөөхөө удан л гэсэн. Тэгсэн чинь бид хэдийн санаанд ч ороогүй юм болсон байд юм а. Өнөө мөн нэр луу данстай байхтар багш маань хаалга дотроос нь төснө. Цагаас гол наад нэг юм чи дөрөвнөөс хойш 25 хариуг асуулаа хэлчихээчтэй. Амиа гараа чи одоо гэж байна. Би тэд чинь бантаад юу хуулах таг гацж байгаа юм чаа. Тэгсэн нэг маань нэрээ муу агшаал гэж байна. Төргөлж үзээ нөгөө агш ирлээ л гэж байна. Ингээд бүгд хөдөлгөөнд орж стаалж байгаа юм чи 3 дугаар салны араас нэгийн урдах хүүхдээс хуулаад бутгах жишээ нэ багш хаалганы тосроо хальт тайлж байгаагаад бид хэдий яаруулаастай нөгөө багш орж ирлээ шалгалч дууслаа буцаад нөгөө нэг ууртай амар багш болж хувираад бид хэдийг аяттайхан багаараа та нар гэсэн шиг харц шидэд л гараад явчихж байлээ. Тэр багшийн халан гаднаа хайрын шалгалтын дээр байсан юм байна лээ. Бүхний заа сургах үедээ дүнгэн нэг ч удаа засч байгаагүйч эцэст нь замыг нь засаад бүгдийг нь амжилтаа төгсгсөө. Манаа муу яхэр огш. За төгсөө. Дараа нь Монгол Хэдийн шалгалтын паян бичнэ яах вэ? За тэгээд өөртөө хуулж үзээгүй юм шиг энэ одооны хүүхдүүд гээл ороод ирвэ агаа ананараа аав ээжийн ярианаас үзвэл танаа үед ч гэсэн 3 ширээ давж хуулдаг гайхал очтонгууд зөндөөл байсан гэсэн шүү гинэ. Нэрэл ангийн багш тэгдэг те зайлшгүй тий. Бидний өмнөө санаа зовоос тий. Түнтгнээл тэгэл. Нэрээ нууцлан сонсогч хартаа захирал гинэ. За би Солонгост сурч ажилдаг оюут юм л да. Нэг өдөр ажил дээр байж бодол захирал инээгээ төхөж ирсэн ээ. Энд сууж исэн хосууд угаалгаараа орчхоод гарч ирэхгүй удаад байна. Ааш юу хийгээд байдаг байна гэдэл зогсож итэл нөгөө хоёр нь гаднаас ороод ирж үлээ. Тэрнээс хойш хэд хоногийн дараа дахиад л захирал гитэж ирсэн ээ. 5 дугаарын ширээний эмэгтэй 2 жилийн дотор найз залууга 3 сольчлоо гэж авдээ. Яаж үдж байгаа юм гэсэн чинь манай байнгын үйлчлэгч байсан юм а. Өмнө нь 2 өөр залууг хайраа гэж байсан. Одоо энэ залууг хайраа гэдэл сууж байна гэж юу? Йоо ямар айхтар юм те тэр мөрийн хүртэл сонсоод байдаг. Одоо тэгээд нэг үйлчлүүлэгчээ тэгээд бүртгээ суужтэй байлгүй да. Тийм те. Нэрэлстэй хартаа захирлаа те. За нэрийн нууцсан сонсогч. Сайн байна уу? Танаа хамт олон баярлалаа амжилт хүсье. Дугаар болгоныг чинь алгасгүй сонсох гэж хичээдэг шүү. Оюутан цагийн хөгжилтөд орсомжоо хаваалцъя. Би Цэлэнгийн аймгийн нэгэн суманд төрж өссөн, 4 ахтай, 1 эрэгтэй дүүтэй, 5 нэрийн дунд өссөн иршүүд охин. Манайх адуу ихтэй айлсан болохоор морь уйн, гүүс ах гэдэл зундаа их ажилтай. Ах нарын найзууд ирж туслан, зундаа манай хот айл ирчүүдээр дүүрдэг байлаа. Энэ олон залуусын дунд би яг эрэгтэй өвчөг даах, сарваа сургаж явсан. Яагаад гэхээр уйх даагны хөлгийг хөнгөн байлгах гэж жижиг биетэй хүүхдээр сургад юм. Хүүхэд олдохгүй бол би ундаг байлаа. Энэ мэт явсаар оюутан болж хөдөө аж ахуйн сургуулийн дотор байрны дөрвүүлээ нэг өрөөнд 3 дугаар курсын нэг гихч бид 3 адилхан 1-р курсын учраа олох гэж уйлж дуулж хөгжилдөж гүйсээр нэг л мэтгэд хавар ирж би гэдэг хүн өрөөнд ганцаараа шахуул байдаг боллоо.
Манай гурав хайрын захиа анхны болцоо энтер гэж алга болж оройхон орж ирнэ. Арайч гадуур хонохгүй 10 цагт өрөөндөө ирсэн байна. Хоцрол өрөөний ихч загнуулна. Нэг өдөр найз оройтод ирдгүй. Иш намайг дагуулад хайхаар гарлаа. Найз өрөөндөө үлдээд гэрүүл би төрийг дуудах үүрэгтэй үлдлээ. Би чигчиг дагаад гарлаа. Хаана очихын хаашаа явахын бүүмэд удсанчгүй. Удирдлагын активын хашаа руу ороод ихч тэр байна л гин. Ихчийн нүд бол зүгээр шүний дураа. Яа. Бурхан яг мэддэг наасан. Саргуу шүн модны цаан сүүдрөвчөнд байгаа хоёрыг хараад хашлах налаа зогсож байна гэдэг. Би хаардгүй. Чин талаар нь яв залуу хүнд бариад ав хашраал гэж байна шүү. Би ч мод дагааж инээлдэг чимээгээр явсаар тагнуултаа кино. Сүүдрөвчөнд тулж ирэхэд нэрэл хашлах налаа цаашаа хараад зогсож бас нэг залуу цаа талын хашлага дээр нь сууж байна. Би дөхөж очиод ихчиг хүлээлээ. Их чааг дуудах тэр мөчөд би найз залуугийнх нь цамсны захаас давтал хоошоос аваад унахтаа толгоно. Толгоон салаад унаад ирдэг байгаа юм уу? Би ч айж орлоод тэд надаас очиж бас айж орлоод гурвалжин дөрвөлжин болоо. Нөгөө сууж исэн залуу сумшгал алга болсон хин ч хараагүй. Аагийн найз залуунд босч ирсэн чинь үсгүй хаалцсан залуу байсан. Нөгөө салсан толгоо нь малгайтай хиймэл үзээд. Яна. Би цамцны сахнаас нь татахта үснээс нь хамт татсан юм байж ихш намайг хүү хааллаа чи гэж загнаад найз залуугаа бүр шок. Ингэж найзыгаа найзтай нах танилцж үлээ. Дараа нь харин тасгаас мэн салгаа байсан доо. Энэ хоёр удаа үргэсэн. Ингээд удаагүй байтал дээд ангийн залуу надад захиа өгөөд уулзаж ярих юм байна гэд хит удаа захиа ирээд уулзгаар боллоо. Нэг ч анхны болзоо дурсгалтай гэдэл манай гурав намаа гойж өгөөл би бас догтлоод явлаа да. Болцсон газараа очлоо, кино үзлээ, парк дээр тоглоо, дараа нь уунгар зоогийн газар орлоо. Игч цаа залуу чинь баяа али өгөхөд үнэхээр давгүй залуу гээл байсан. Үнэн бололтой. Би ч болзоо гэдэг чинь ийм юм байна гэж догтлоод үнсэл тендер бодож байх шиг. Гэтэл яасан гэж нөгөөч нь харин хідэн даах сургаад өгөөч гэдэг байгаа. Ямар хэрэг вэ? Би бүр чихэндээ идэгсэнгүү гэ харсан чинь үннээсээ ахаад харин даах сургаад өгөхөө олддгүй гэж хэлдэг байгаа. Би юуш дуураагүй. Миний анхны болзоо ингээл дууссан да. Шууд л хайсан ахиж уулзаач өрөөндөө ирэхэд нөгөө гурав яасан ийсэн гээл байцааж гарлаа. Би болзоо биш юм байна өө. Даах сургаад өгөөч гинэ. Хөргэмт яаж байгаа юм бэ ёо. Сургаад өгөөч гэд гуйж ирсэн чинь тэр гурав бүр бүр шок цаашаа олсон. Нулимсаа гардал инээлсэн бид бүр үүр цайлан ярьж инээлдэж илээ. Дараа нь ихчтэй уулзаад намайг уулзахгүй байх яасан бол адуун дуртай гэж бодсон штэ гэж асуугаад хөөгцөн гэлээ. Тасгийнхаа найзуудыг санаж байна шүү. Энэ түүхийг сонсвол манай тэр гээл инех байхдаа удахгүй Монголдо очин та нарыг олж уулзнаа гинэ. Хөөх юм байсан. За чи нэгийг гал уншчих юм уу? Тийм үү. За уншчих. Тэгээд нэг үсэн дөө. За нэрийг мань услаад өгөөрэй. Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Танаа радиогийн хамт олонд би үнэхээр их талархаж баярлж явдаг. Зөндөө их асуудлуудаас болж өдөр болгон стресстэж өөрийнхөө эд эсийг өхүүлдэг над чих хүнд дандаа инээд бэлгэлж байдагт баярлдаг шүү. Анх удаа та бүхэнтэйгээ өөр тохиолдсон хөвчлөлтөө явдлуудаас хуваалцахаар шийдлээ. Би ер нь их залхуу хүн л дээ. Залхуу гэхээсээ илүү асуудлыг их хурдан бас хөнгөн шийдэхийг хүсдэг. Тэр ч утгаараа би чат мессеж бичих их дургу учраас чимээгээд апп суулгаад автомат бичигчийг ашигладаг болов. Энэ автомат бичигч маань үгээ тод хэлэхгүй бол ойролцоо үгээр бичдэг юм байна л да. Нэг ороо краштайгаа чат бичээл юу хийж яана гэхээр нь сэгсээгээд сууж байна гэдэл явуулчихсан чи хариу нилээн удаж ирлээ. Тэгээд уншдал хөөх ямар амар юм бэ чи одоо. Тэгээ хажуугаар надад чат чээд байгаа юм. Үгүй ээ надад тоглоод байгаа мó гэж байна. Би бүр шок. Гайхаад яана сэгсээгээ сууж байна гэж хэлж болохгүй байсан юм байх та. Яана намайг яг голчлоо гэдэл бөө бод. Тэгэл өөрийнхөө төрөөд бичиж явуулсан чат артл. Өө дүш. Миний сэгсээгээ сууж яа гэсэн чат бод ойрхон үгээр сүлэгдөөс сексигээ сууж. Гэтэл явчих.
Ёо, өгтлээ хичээл тайлбарлаа. Автомат бичиг чи алдаа энтер гээд. Одоо таарахаар наваг дандаа шоол цуг суух уу гэдэл. Ёо, бас нэг тохиолдол ээж ярьж байна. Миний охин юу хэрэгтэй вэ? Яахаар байна гээд. Тэгэхээр би нэг амбер өсний шампунь нэг амбер аваад ирэл гэлээ. Ээж эргэж залгаснаа. Чи одоо юу халуунаар амбараар юугаа их гээд байгаа юм гэхээр гайхаад харсан чинь өнөөх амбер гэдэг үг чинь амбар гэж бичигдчихсэн байд юм да. Яа, үнэн тэнэгэ. Гэхдээ гандан буурахгүй хэрэглэсээр л байгаа гинэ. За энэ үрээд 2025 оны 6 дугаар сарын 9-ний даваа гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс үрчээлээ Мишэ X өрөөтөөр хөгжөлтөө түүхүүдээрээ шууд хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар Ханаа Тому гинт эхэлдэг өөнд тайлал хот үргэлж бэлэн өрөөтөөр тайлал хот. За мөн автомашин авах гэж байгаа Simple-ээр аваарай гэд Simple автомашиныхаа зээлээр хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Дэлхийн монголчуудын Angel Radio 88.1